Сайн санаад болооч та хатиг нэгч байна. Энэ удаагийн видеогоор RTX 3080 талаар ярилцгаая. RTX 3080 гараад 5 жил болж байна. Энэ хугацаанд мэдээж олон тоглоом гарсан. Мөн график картнууд шижлэгдсэн. Тэгэхээр 3А тоглоомнууд болон FPS тоглоомнууд дээр энэ карт ямар FPS гаргаж байгааг тодорхойлцгаая. Бенчмаркнууд руу орохоос өмнө RTX 3080 талаар хэдэн зүйл дурдах зүйтэй. Өөрөөр бол карт нь 20 оны 9 сард Ampere архитектуруудын дээд картуудыг нэг гарсан. Мөн карт нь өөрөө 10 ГБ-тай загвартай, мөн 12 ГБ-тай загвартай байдаг. Бидний урд 10 ГБ-тай загвар байна. Онцлог зүйл нь энэ карт нь өөрөө RTX 2080 Ti болон GTX 1080 Ti-г орлохоор бүтээгдсэн. Гэхдээ тэр үед цаг тахал гарч мөн крипто майнинг нэлээд алдартай болсноороо энэ картны ноёрхлыг ерөнхийдөө бол бууруулсан. RTX 3000 серийн Ampere архитектур нь өмнөх үеийнхэн RTX 2000 серийн Turing-тэй харьцуулах юм бол DLSS-ийн хувьд илүү сайжирсан, мөн Ray Tracing-ийн хувьд бараг 2 дахин илүү болсноороо давуу талтай. Бас нэг сонирхолтой зүйл нь RTX 3080 хоёр төрөл байдаг. 10 ГБ RAM-тай, 12 ГБ RAM-тай. Бид нар яагаад 10 ГБ-г сонгосон бэ гэхээр 12 ГБ-тай нь хувар учир бид нар бенчмарклахаар харьцуулах юм болж байна. Тэгэхээр 10 ГБ RAM-тай бид нар сонгосон. За тэгэхээр бенчмарк руу орцгоо. Хамгийн ихний бенчмарк бол Cyberpunk. 2K Very High дээр RTX 3080 86 FPS дундаж хамгийн багны ковь нь 71 FPS гаргаж байна. Үүнтэй өрсөлд төс шинэ үеийн карт нь RTX 5060 Ti нь 6 FPS-ээр баг буюу 79 FPS дундаж гаргаж байна. 1080p Very High дээр RTX 3080 10 ГБ загвар нь дунджаар 130 FPS, хамгийн багны ковь нь 108 FPS гаргасан. Тэгвэл RTX 5060 Ti нь мөн адил 6 FPS-аар баг боловч RTX 5070 нь барагцаагаар 3 FPS-ээр илүү байна. Дараагийнх нь болохоор Monster Hunter Wilds. RTX 3080 2K дээр дунджаар 60 FPS, түүний өрсөлдөгч 5060 Ti нь 59 FPS гаргаж тэнцлээ. Харин 1080p дээр RTX 5060 Ti нь 78 FPS гаргаж 3080-га бодвол 6 FPS-ээр илүү орсон байна. Wukong дээр RTX 3080 71 FPS гаргаж түүний одоо үеийн өрсөлдөгч болох RTX 5060 Ti нь 69 FPS гаргасан байна. HDR2 дээр сонирхолтой зүйл болсон 3080 10 ГБ цагаан маань 53 FPS гаргаж RTX 5070-тай илүү ойр байсан. Миний бодлоор 19 онд гарсан тоглоом 2020 онд Rockstar үзүүлсэн дэмжлэгээ сануулсан байж магадгүй. Өөрөөр бол драйвертай холбоотой болов гэж би үзэж байна. 1080p дээр RTX 3080, RTX 5070-тай мөн адил ойролцоо үзүүлэлт гаргасан. Indiana Jones 2K дээр RTX 3080 дунджаар 101 FPS, хамгийн бага нь 88 FPS гаргасан. Энгийн RTX 560-тай харьцуулахад RTX 3080 26 FPS дутуу байсан. 1080p дээр RTX 3080 дунджаар 158 FPS, хамгийн багны ковь 129 FPS гаргажээ. Сүүлийн тоглоом нь CS2. 2K дээр RTX 3080 дунджаар 249 FPS, хамгийн багны ковь 120 FPS гаргасан байна. 1080p дээр RTX 3080 дунджаар 338 FPS, хамгийн багны ковь 186 FPS гаргасан. Тэгвэл хамгийн өргөнөөр ашигладаг 4.3 хэмжээтэй 960p дээр RTX 3080 дунджаар 436 FPS, хамгийн багны ковь 236 FPS гаргасан. Эндээс юу харж болох вэ гэхээр RTX 3080 маань RTX 4070-аас бага зэрэг илүү, харин RTX 5070-тай харьцуулбал арай бага FPS-тэй гарсан байна. Ингээд бенчмаркууд нь дуслаа. RTX 3080 хоцрогдоог байна. Гаргаж чадах бүтээмжийн хувьд 3А тоглоомнууд дээр гацхгүй 60 FPS-тэй, eSports тоглоомнууд дээр хангалттай өндөр FPS-тэй тоглож болж байна. Картны хувьд RTX 3080 тэжээл их зарцуулдаг учраас халалт өндөртэй. Одоо үйлдвэрлэн зогсон боловч RTX 4060 юм уу RTX 5060-тай үнийн хувьд ойролцоо доогуур байвал авахд тохиромжтой. Тантай зөв IT хийх тушин байла. Баярлалаа. Баяртай.